Сайн мэцгаано уу? Шинжлэх ухааны технологийн коллежийн Косын технологийн коллежээс мэдчилж байна. Би өөрөө ШТС Косын технологийн коллежийн цахилгаан электроникийн 4-р курс суралцдаг. Тэгээ одоо өнөөдөр манай сургуулийн нээлттэй өдөрлөг буюу Open Day болж байгаа. Тэгээд манай сургуультай одоо богинохон танилцуулга хийе. Манай сургууль нь болохоор ШТС-ийн 8 дугаар байранд ер нь байрладаг. Тэгээ 8 дугаар байр нь болохоор яг төв ШТС-ийнхаа хажуудал залгаа буюу Номын сангийнхаа залгаа байрладаг байгаа. Манай сургууль нь болохоор 3 мэргэжлэр авдаг. Тэгээд 3 мэргэжлийн дотор механикийн инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженер гэд 3 мэргэжлэр өрөнд хүүхдүүдийг эсвэлж авдаг. Тэгээ 15 настай буюу 9 дугаар ангид төгссөн 10 дугаар ангийн хүүхд сурагчийг аваад тэгээ 20 насны шиг буюу 5 жил сургаад инженерөөр төгсгдөг байгаа. Манай сургуулийн үүднээсээ харагдаж байна. Тэгээд манай сургуулийн хамгийн ихэнд манай сургууль 3 давхраас эхэлнэ. Тэгээд 3 давхраас ер нь 1-р курсынхны анги буюу барилгын лабораториос эхлэж явна. 4 давхарт нь юу гэдэг вэ? 4 давхарт ер нь цахилгаан инженерийн лаборатори, тэгээд механикийн лаборатори, тэгээд ер нь бусад ангиуд байдаг. Компьютерийн лабораториос байдаг. Ер нь удирдлагууд юу бас байдаг аа. Тэнд явж байгаа дугуй бол өнгөрсөн жилийн төгсгөлийн дипломын ажлаар хийсэн дугуй. Ийшээ ингээ орох юм бол яг манай сургуулийн бяцхан танилцуулгыг эндээс харж болно. Манай сургуулиас Genesis, Sakura Science, тэгээ үйлдвэрийн дадлага гэсэн 3 төрлөөр нь Японд руу суралцах явцад явах боломжтой байдаг. Тэгээ энэ бол саяны 3 сард болсон Nagaoka Kosen руу манай 2 оюутан 2 тусдаа өөр компани руу очиж үйлдвэрийн дадлага хийсэн байгаа. Энд бол 12 сард явсан Miyako-no-jo коллеж руу явж хийсэн Sakura Science-ийн зураг харагдаж байна. Тэгээ манай сургуулийн ганц үйлдвэрийн дадлага ингэж хичээлээр шахахгүй бас сургуулиас гадуур үйл ажиллагаа айгүйх явагддаг. Тэр дундаа урлаг спортын тэмцээн, янз бүрийн зүйл ер нь айгүйх болдог. Тэгээ манай сургууль нь энэ дундаа 4 том үндсэн клубтэй. Энэ үндсэн 4 клуб нь болохоор CAD/CAM-ийн клуб, тэгээд Dicon-ийн клуб, Robocon клуб, Dizakon клуб гэж 4 хуваагддаг. Dicon гэдэг клуб нь болохоор Япон улсын Dicon гэдэг тэмцээн байдаг. Тэгээд тэр тэмцээнд ингээд зохион зориулагдаж ингээд бүтээгдсэн клуб. Deep learning буюу одоо AI хиймэл оюуханыг ашиглаад ингээд бизнесийн санаа гаргаж оролцуулах тийм тэмцээн байгаа. Тэгээд бид нар бол жил болгон оролцдог. Тэгээд энэ бол 22 оны оролцсон багийн маань бүтээл байна. Тэгээд энэ баг маань 2022 онд болсон Монгол улсад зохион байгуулсан DX-Comp тэмцээнд оролцоод 3 дахь байранд эзэлсэн. Тийм бүтээгдэхүүн цэцганы талбай шувуу үргэлж төхөөрөмж байгаа. За энэ жилийн хувьд гэх юм бол Dicon 2023 оны Япон улсад финалийн шатанд шал гарсан. Тэгээ би энэ багтаа бийсэн. Тэгээ манай багийн гişүүд бүгдээрээ саяны 4 сарын 26-нд Япон улсыг зориод тэмцээнд оролцоод бүтээлийн үнэлүүлээд хүрээд ирсэн байгаа. Энэ бүтээл нь болохоор хөдөлмөр аюулгүй байдлыг хангадаг бүтээл. Тэгээ одоо хэрвээ ажиллаж хугацаа өмсөг байх юм бол тухайн ажлыг ингээд тохиолдол өгдөг тийм бүтээл байгаа. За ингэж явах юм бол манай сургуулийн AB Robocon буюу ган робот клубын үйл ажиллагаа харагдаж байна. Тэгээ манайх нь ер нь бол жил болгон энэ тэмцээнд оролцдог. Тэгээ энэ жилийн хувьд гэх юм бол бид нар ШТС Master Robocon 2023 гэдэг тэмцээнд оролцоод 2 дахь байранд орсон байгаа. Энэ бол 19 оны робот маань харагдаж байна. Манай сурагчдын суралцах хавцтай хийсэн бүтээлүүдийн харагдаж байна. Тэнд механикийн байна, барилгын байна. Эдгээр дандаа жоохнууд хийсэн. 1-2 дахь курсын 15-16 настай хүүхдүүдийн хийсэн зүйлүүд гэсэн үг байгаа. Эдгээр бол дандаа. Манай ийш явах юм бол ерөнхий эрдмийн танхимын зүйлүүд бас харагдаж байна. Бид нар ингээ Японы сургалтын хөтөлбөрөөр ер нь бол Монголдо одоо өөрсдийнхөө сургалтыг ингээ хөтөлбөрөөр хичээлээ ордог гэсэн. Энэ бол манай 4-р курст ордог хэвлэлийн математикийн ном байна. Энэ номороо ингээд үзсэн хичээлээ бид нэр ШТС шинжлэх ухааны технологийн сургуулийн одоо хэвлэлийн математик 1 гэдэг хичээлээ дүүцүүлэх боломжтой байдаг байгаа. Манай сургуулийн одоо ерөнхий эрдмээрээ орж байгаа хичээлүүдийг ер нь бол ШТС-тэй ороод заавал дахиж шинээр судлах шаардлагагүй ингээд хичээлээ дүүцүүлээд 3 дахь курсээс нь ингээд орох боломжтой байдаг байгаа. Манай сургуулийн ерөнхийдөө үйл ажиллагаа бид нар ганц 3 косонгийн тэмцээнгээ дуусгахгүй, сургуулж байгаа тэмцээнгээ дуусгахгүй бид нар ШТС-ийн спортын их наадам, урлагийн их наадмуудад юу нэ оролцоод төв ШТС-ийн айгуух уялдаа холбоотой ажлууд ингээ хоорондоо уялдаж явдаг гэсэн. Ишээ хэвлэлийн өрөө бас байгаа. Тэмээ ногшаа. За шинжлэх ухааны технологийн сургуулийн ШТС Косын технологийн коллеж нь 2014 онд байгуулагдаад одоо 9 жилийн нэр үзэж байна. За манай сургуулийн
онцлог бол 15 настайгаас оюутнуудыг эсвэл суралцуулаад 20 настай залуу инженерүүдийг бэлтгэн Монгол улсынхаа одоо хөдөлмөрийн зах зээлд одоо бэлэн гаргадаг юм өсөлтөө сургуулах. Тэгэхээр манай сургууль сургалтын үйл ажиллагаа улс төрлийн менежментийн хувьд бол Японы одоо Kosan улс төрлийн тогтолцоо менежментийг хэрэгжүүлж байгаа. За түүнээс гадна бид нэр хичээлийн одоо албан одоо хичээлүүдээс гадна сургалтын хичээл гадар клубын үйл ажиллагаанд нэлээдэг одоо чухал ач холбогдол өгдөг ийм одоо сургуулигаа. Тийм ч учраас манай одоо оюутнууд клубын үйл ажиллагаа нэлээд сайн явагддаг учраас оюутнууд маань олон улсын болон Монгол улсынхаа инженерийн чиглэлийн уралдаан тэмцээнүүдэд нэлээд амжилттай тэргүүлэх одоо байруудыг эзлээд ингэ явж байгаа. За түүнээс гадна бас нэг онцлог бол манайх оюутнууд маань 4-р курсээс эхлээд Япон улсад дадлага эзэмшдэг үйлдвэрийн компаниудад одоогийн байдлаар бол манай оюутнуудын одоо 80% нь Японы компаниудад танилцуулан үйлдвэрийн дадлуудыг урт олон багийн хугацаар хийгээ явдаг. Ийм одоо давуу тал онцлогуудтай сургууль байгаад байгаамаа. Одоо манай сургуулийн гадаад харилцааны тунгалаг багштай орж ирээ. Сайн байна агшаа. Одоо манай сургуулийн одоо ингээд төгсөөд ч юм уу эсвэл Sakura Science Internship-д яаж оролцдог баха мэдээлэл бид нарт хуваалцаач. За сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаад харилцааны тунгалаг гэж хүн байна. За ерөнхийдөө бол манай сургуульд орсноороо хүүхдүүд маань 20 дугаар курсээсээ эхлээд Sakura Science гэдэг хөтөлбөрт одоо бүрэн хамрагдах боломжтой байдаг. За энэ нь бол одоо бүх одоо төлбөр нь бол одоо Япон улсаас одоо өөрөөс төлөгддөг байгаа. За дараагийнх нь бол 2 дугаар курсээсээ мөн эхлээд хүүхдүүд маань Япон улсад одоо үйлдвэрийн дадлага хийх боломжтой болдог мэргэжлэрээ. За тэр нь бол урт хугацааны болон богино хугацааны дадлагууд байдаг. Тэнд хамрагдах бүрэн боломжтой. Мөн одоо манай сургуульд орсноороо цаашдаа Япон улсад мэргэжлэрээ Япон хүн шиг одоо цалинтай одоо ажиллах бас бүрэн боломжтой байдаг. Баярлаа. Энэ ингээ манай барилгын лаборатори харагдаж байна. Тэгээ манай сургуульд суралцахдаа ингээд нийт 5 курс суралцахдаа 5 жил суралцтай хүүхдүүдийн хийдэг бүтээлүүд одоо өөрсдийнхөө гараар хийсэн бүтээлүүд явагдаж байна. Манайх эхний жилдээ бол ерөөхдөө бол 1-р курстэй мэргэжлийн хичээл ордоггүй. Тэгээ 2 дугаар курсээс эхлээ мэргэжлийн хичээл орж эхлэнгүүт яг иймэрхүү байдлын зураг төсөл гаргаж явдаг байгаа. Энэ манай сургуулийг төгсөөд 5 дахь курстэй ингээ хийсэн дипломын ажлууд харагдаж байна. Манай симпайнерийн хийсэн зүйл гэсэн. Өөрөөр ярих юм бол энэ клубд ер нь Дизаконы хүүхдүүдийн үйл ажиллагаа явагддаг. Манай сургуулийн байгаа бүх тоног хөрөмжүүд юу Япон улсаас ирдэг. Дандаа Япон улсаас ирсэн тийм бэлгийтэй байдаг байгаа. Энэ ингээ манай механикийн лаборатори байгаа. 2023 оны шүтээсийн Робокон тэмцээнд оролцоод 2 дахь байрны эзэлсэн манай сурагчдын хийсэн робот байна. Робот харагдаж байна. Тэр бол тоолоор авна. Энэ бол цагаан робот нөө. За ийшээ явах юм бол ер нь механикийн лабт ер нь дандаа Робоконы үйл ажиллагаа явагддаг. Тэгээ хүүхдүүд эндээ роботонд ашиглах зүйлсээ эндээ зураад SolidWorks дээр зураад тэгээд өршүүлээ энэ дээрээ хэвлээд тэг хэвсэн бүтээгдэхүүнийг ингээ гаргаж ирээд бүх зүйлээ дандаа өөрсдөө хийдэг гэсэн. Энэ дахиад ер нь үйлдвэрийн симуляцд ашигладаг тохиолдол хөрөмжнүүд харагдаж байна. Бүгд Японоос ирдэг. Энэ лаборатори юу надад туршилтын хичээл ордог болол ийшээ яг уртлахын хэсэгт орох юм бол онлайн мэдлэг буюу лекц семинарууд нараад явдаг байгаа. Механикийн инженерийн. Тэшээ манай цахилгаан электроникийн хүүхдүүдийн лаборатори орж үзье. Энэ юу цахилгааны инженерийн цахилгааны лаборатори цахилгааны туршилтууд юу нэг надад орж явдаг. За ийшээ явах юм бол манай түрүүний 19 оны робот гэдээсний 2 дахь робот нь бол энд харагдаж байна. За ийшээ яваад манай ингээд хичээлээр ашиглагддаг тоног хөрөмжүүдийн ингээд өрөөтэй байна. 1-р курстээ орж ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйл нь юм бол бид нар 1-р курсын өнгөрөөчөд 2 дугаар курсээс шууд туршилтын хичээл рүү орж ирдэг. Туршилтын хичээл дундаа бид нар энэ шууд 5 жил 5 дахь курсээ төгсөлтөө ашиглах ийм хавтангаа өөрсдөө хэмжээр өөрсдөө угсардаг гэсэн. Бид нар шууд инженерийн хамгийн ихний мэдтгэн бол гагнуурыг орж эхэлдэг. За энд болохоор ингээд энэ маань болохоор ингээд өндөр хүчлийн үсгүр гэсэн үг. Тэгээд энэ дээр болохоор ингэж оруулах юм бол эндээс 4000 вольт гараад энэ дээр газар байгаа гэсэн үг. Тэгэхээр энд ингээд 4000 вольтоос утаснаас одоо электрон шууд ингээд протон ингээд сурж гарч ирээд газар руугаа агаараар дамжиж ороход ингээд салхины урсгал үүсэж байгаа.
Тэнгүүд энэ дээр ингээд салхиулсан. Тийм салхиулсан маа. Тийм. Тэнгүүд энэ дээр ингээд өндөр хүчлээ болохоор энэ хоёрыг хооронд нойртуулах юм бол ингээд хоорондоо ингээд татна гэдэг. Хэрвээ та бүхэн манай сургуулийг сонирхож ивэл манай сургууль нь механикийн инженер, барилгын инженер, цахилгаан электроник гэсэн инженер 3 ангаар эсэлтэд бүртгэж авч байгаа. Тэгээ бүртгэлийн хувьд гэх юм бол 6 сарын 9-ний хүртэл онлайнаар бүртгэл хийгээд 6 сарын 10-нд математик, физикээр бичгийн шалгалт хийхээр байгаа. Хэрвээ бичгийн шалгалтанд тэнцэн тохиолдолд цаашаа 2 дугаар шат буюу ярилцлагын шатанд оролцоод тэгээ манай сургуультай суралцах боломжтой болох нэ. 2023 онд 9-р ангид төгсөж байгаа нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад манай сургуулийн үе талаар нээлттэй байгаа шүү. Баярлалаа.